Монгол Улсын үйлдвэрлэл, инновац, дижитал шилжилтийг хэмжих Алайхын үйлдвэрлэл технологийн парк. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Налах паркаар зочлын цуврал контентын маань өнөөдрийн дугаараар паркийн офисын барилгатай танилцах гэж байна. Налах дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай тус офис нь 2 давхар бүхий 660 м2 канат эзэлтэй барилга байна. За бүгдээрээ паркийн хурлын танхимд орж ирсэн байна. Тус хурлын танхим нь 40-өөс 50 хүний багтаамжтай. Паркт гадна дотноос ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авах, бүх төрлийн хурал хэлэлцүүлэлт зохион байгуулах зорилттой ийм танхим байна. За энд 20 хүртэлх хүнтэй уулзалт зохион байгуулах, мэдээлэл өгөх зорилт бүхий жижиг уулзалтын өрөөг та бүхэн харж байна. Мөн паркт нэгжээр орсон үйлдвэрүүдийн танилцуулга, бүтээгдэхүүний дээж, загвар зэргийг байрлуулсан суугүрэнд хамтран ажиллах санамжчигт гарын үсэг зурх үйл ажиллагаа явагддаг байна. За ингээд паркийн гүйцэтгэх захирал чи ардна базартаа уулзаж товч мэдээлэл авъя. За Налахын үйлдвэр технологийн парк нийслэлийн өмчт ийм үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За одоогоор бол Налахын үйлдвэр технологийн парк бол нийтдээ 310 га газар дээр одоо үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр төмрийн үйлдвэрээр төмрийг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах, за хаягдал дугуйг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгож гаргах чиглэл зэргээр барилгын үндсэн одоо материалуудыг гаргах, цонх хаалга, за иймүүлс мөн түүнчлэн одоо модон вакуум цонхны үйлдвэр зэрэг ингээд нийтээ 53 одоо үйлдвэрүүд одоо энэ одоо га талбай дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашдаа бол бид энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд за төр одоо барилгын материалын үндсэн одоо барилгын салбар шаардлагатай материалуудыг бол тухайн одоо үйлдвэрүүд маань гарч зах зээл дээр одоо бараа бүтээгдэхүүнээ техник технологи стандартыг хангасан ногоон чиглэлийг одоо би голдуу бол эрхэмлж одоо бид үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашдаа бол бид орон нутгийнхаа одоо боловсон хүчнийг бэлдэх, за одоо материалын баазыг бэлдэх, за амьдрах орчныг өөрчлөхийн тулд одоо зайлшгүй шаардлагатай байгаа энэ орон сууцны стандартыг хангах үндсэн одоо барилгын салбарт тавигдах шаардлагуудыг илүү аж ахуйн нэгжүүдээр хангаж ажиллах тал дээр илүү гол төлөвлөгөө анхаарч ажиллаж байна. Цаашдаа бол дүүрэгт бас үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн сургуулиуд, их дээд сургуулиудыг одоо боловсон хүчин бэлтгэх тал дээр бол аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог хангаж ажлын байрыг бий болгох, мэрэгчлэн боловсон хүчин бэлтгэх тал дээр илүү голдож бол анхаарч байна. Цаашдаа бол бид энд ажиллаж байгаа албан хаагчдын бас эрүүл мэндэд анхаарах, төрийн үйлчлэгийг үзүүлэх, төр одоо хувийн хвшлийн оролцоог хангах гол чиг үүргийг одоо бид бол хангаж ажиллаж байгаагаараа бас энэ үйлдвэр технологийн паркийн өнөөгийн нөхцөл одоо гол шийдэл болж явж байгаагаар бол илүү даваа талтай байгаа. Мөн одоо Улаанбаатар хот болон замын үүд одоо урд хойд хилийнх хамгийн төв хэсэгт байрладаг геополитикийн хувьд хамгийн зөв байршил дээрээ үйл ажиллагаа явуулж байгаараас бас манай аж ахуйн нэгжүүд бол илүү давуу тал болж байгаа. Цаашдаа бол бид энд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийнхаа боломжийг одоо бололцоог хангах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрх зүйн орчин бүрдснээр дотоодын одоо хөрөнгө оруулалтыг бий болгосноор бид бол орон нутгийн одоо татварыг бүрдүүлж одоо хөрөнгө оруулалтыг одоо илүү одоо нутагшуулах ийм зорилгоор бол бид одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашдаа бол бид энэ аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог бүрэн хангаж ажлын байр бий болгох мөн одоо энэ бараа бүтээгдэхүүн барилгын салбарт одоо илүү голлох нийт бүрэн одоо ажилласан тохиолдолд 10,000 ажлын байр бий болгож барилгын материалын 70%-ийг одоо Налахын үйлдвэр технологийн парк одоо гаргахаар зорилго тавиад одоо энийхээ төлөө ажиллаж байна. Монгол Улсын үйлдвэрлэл, инновац, дижитал шилжилтийг хэмжих Алайхын үйлдвэрлэл технологийн парк.